Сайн байцгаана уу, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр зуршлын тухай хуулийн 6-гийн 22 дугаар зүйлээс зөвшөөрлгүй гэрэл зураг авах, дууны түвшний түвшний бичлэг хийсэн тохиолдол хүлээлгэх хариуцлагын талаарх товчхон мэдээлэл хүргэе. За нэгдүгээр оршин суугчийн зөвшөөрлгүйгээр орон байранд эсвэл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны түвшний бичлэг хийсэн бол хүнийг 200,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 2 сая төгрөгөөр торгохоор заасан байна. Хоёрдугаарт оршин суугчийн зөвшөөрлгүйгээр нийтийн зориулалтад орон сууцнд оршин сууж байгаа айл өрхийн орох гарах хэсгийг хамруулан дууны түвшний бичлийн төхөөрөмж байршуулж бичлэг хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэргүй бол хүнийг 500,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгохоор заажээ. За хүүхний халдшгүй чөлөөтэй байх эрхээд элтэд халтгаар байршилт дууны түвшний бичлэг төхөөрөмж байршуулж бичлэг хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэргүй бол хүнийг 800,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 8 сая төгрөгөөр торгохоор заасан байна. За хүний халдшгүй чөлөөтэй байх эрхээд элтэд халтгаар байршил гэдэгт ариун цэврийн өрөө, хуцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, хэвтэн өмчлүүлэх өрөө зэргийг ойлгодог байна. Бичлэг таалагдсан бол хэрэгтэй үндэнд түгээгээрэй. Баярлалаа. Баяртай.